Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш та нартаа галчуу гэдэг сайхан үлгэр уншиж өгөхөөр бэлтлээ. Тэгэхээр үлгэрээ бид нар дэлхийн шилдэг 100 үлгэр гэсэн энэ сайхан номноос уншиж өгнө багш нь. За. Алсын алс далай тэнгисийн цаана маш баян хүчрэхэг хаан амьдардаг байв. Хааны цэцэрлэг үнэхээр гайхамшигтай. Тэнд алмаз эрдний чулуугаар нахайлдаг мөнгөн модод ургана. Мөнгөн моддын яг голд нь байх үнэтэй сайхан модноос алтан алим ургадаг байлаа. Нэгэн өглөө хаан алимны модноос нэг ширхэг алтан алим алга болсныг олж хараад хөвгүүдтэй "Хулгайчийг ол" гэж тушаав. Хаан хөвгүүд алтан алим ургасан модыг ээлжлэн мансанч яг үүрээр унтаж орхидог байлаа. Тэдний өглөөс ирэхэд алим алдагдсан байдаг байв. Хамгийн сүүлд отхон хүү Иваны ээлж ирэв. Иван унтахгүй тулд дуулж байлаа. Гэнэт яг л нар мандаж байгаа мэт тэнгэр улаан өнгөөр туяарч эхлэв. Үнэн хэрэгтээ нар мандаагүй өдөн гал шиг дүрлцсэн гялалцсан биетэй үзэсгэлэнт нэгэн шувуу ирсэн байв. Галт шувуу шумбан ирж хушуугаараа нэг ширхэг алтан алим шүүрэн авлаа. Ханхуу шувууг барих гэж хичээсэн ч би нь шатам халуун учир яаж чадсангүй. Гайхсан Иван юу харснаа хэлэхээр аав руугаа яаран очлоо. Хүүгийнхаа яриаг сонссон хаан "Би тэр шувууг авмаар байна" гэлээ. Аавда галчуу олж ирэх хэрэлд гарсан ханхуу Иван хүүтэн газрыг туулж хөлдөө голыг гаталж цасаар хучигдсан ойд дөхөн ирлээ. Тэр харанхуй ойгоос нэгэн том мөнгөн чон гарч ирээд ханхуугийн унаж явсан морины хүзүүнээс нэг хазан газарт унгав. Ханхуу цөхрөнгөө барж цүрхэрэн байж "Би галчууг моргүүгээр яаж олох юм бэ" гэж чон руу харан хэлв. Өнөөх мөнгөн чон гим хийснээ ойлгон толгоогоо унжуулад "Намайг уучлаарай. Би үнэхээр үнсэж байсан юм. Нэгэн тийм юм болсон учраас нуруун дээр минь гарноо. Би таныг галчуун дээр аваач" гэж хэллээ. Ханхуу Иван чоныг унан тэсгэм хүтэн агаараар нисэх мэт хурдлав. Тэд шөндөл болтол цасаар хучигдсан уул толгодоор цойлон явлаа. Мөнгөн чон ниссээр нэгэн том шилтгэний хэрмийн гадаа ирээд зогсов. Шилтгэний ханны хажуугаар өнгөрөх үед ханхуугийн нүдэнд улаан өөд гэрэл цасруулан гялсхив. Иван "Галчуу" гэж хашгираад барихаар үсрлээ. Ханхуугийн гарыг галчууны шатам халуун өд түж байсан ч тэр барьж авч чадав. "Намайг битгий хөнөөгөөч" гэж галчуу гуйхад Иван "Би чамайг хөнөөхгүй. Манай аав чамайг зүгээр л алтан торонд хийхийг хүсч байгаа юм" гэв. Үүнийг сонссон галчуу "Гэхдээ би эрх дураараа нисхийг хүсч байна. Намайг чөлөөлж өгөөч" гэж гуйхад ханхуу галчууг өрөвдөн "Тэгвэл дураараа нисдэ" гэж аяархан хэлээд тавилаа. Чөлөөтэй болсон галчуу сүүлнээсээ нэг ширхэг өд авч ханхууд өгөөд "Хэрэв гай зовлон аюул тохиолдвол энэ өд танд туслах болно" гэж хэлээд нисэн оджээ. Ханхуу Иван шилтгэнээс мөнгөн хонхноо жингнэж байгаа юм шиг инээд сонсоод сониуд зандаа хөтлөгдөн мөнгөн чонноо хөлөглөн хан хэрвийг даван орлоо. Чон хөлгөсөн ханхуу сарнайн бут хөшөөгөр дүүрэн цэцэрлэгт буутал тэнд 12 үзэсгэлэн тохин бүжиглэж байлаа. Тэдний дундаас бусдаасаа үзэсгэлэнтэй нэгэн гүнж Иваныг олж хараад "Та эндээс хурдан явах хэрэгтэй. Биднийг энд илвдэн авч ирээд хорсон юм аа. Энэ шилтгэний эзнийг өгөшгүй мөнхийн аимшигт хорон санаад шидтэн Косчи гэдэг. Хэрэв тэр чамайг олж харуул шууд л бусадтай адил чулуу болгон хувиргах болно" хэмээн хэлээд чулуу болж хувирсан хүмүүс рүү заав. Үзэсгэлэн тохныг ингэж хэлэх үед шилтгэний хаалга нэгтлээ. Косчи час улаан нөмөргөө хуйлруулан эргүүлэхэд нөмөргөн доор нь нуугдсан 100 чөтгөр шургалан гарч ирвэ.
Ханху аимшигт Косчи руу сэлмэн сугалан дарахад хорон санаа шидтэн чи намайг хизээж хөнөөж чадахгүй. Учир нь би зүрхээ биедээ биш өөр газар нуусан гэж тохуурхан инэв. Иван гинт маш их айлаа. Тэр хөлний хуруунаасаа эхлэн мөсчиг хүтэн хөшөө болон хувирч байв. Сандарсан ханху би чулуу болон хувирч байна гэж төгдчин хэлснэ. Гинэт галчууны өгсөн өдийг санаж нөмргнөөсөө татан гаргаж ирлээ. Дөнгөж хөрөнгөт л өд доошоо живж ханхугийн биеийг дулаацуулав. Иван дахин хөдөлж эхэллээ. Энэ үед сааралчан гинэт амнэ. Би түүний зүрх хаана байгааг мэднэ. Хөгшин модны хожуулын дор хайцганд би гэж хэлээд Косчи руу үсрэн дайрав. Тэднийг ноцолдож байх хооронд Иван хожуул руу гүйж хайцгийг гаргаж ирээд доторх өндийг нь шүүрэн авч сэгсэрч эхлэв. Яг энэ мөчөд Косчи ойрлон тал тийш шидэгдэж эхэллээ. Үүнийгээ зогсоо оронд нь би хүссэн зүйлийг чинь өгье гэж гуйсан ч ханху өндгийг газар шидэж орхив. Өндөрч хаагарч Косчи алга болов. Агарт зөвхөн харвтаал үлдлээ. Энэ мөчөд чулуун хөшөөнүүд амилж хүмүүс баярлан хөгжилдөцгөө. Иван өнөөх үзэсгэлэнт гүнжээс надтай хамт гэрлүүмийн яваач гэж хүсгэд гүнж дуугүйхэн инээмсгэлсээр гараа өглөө. Чон хөлгөсөн ханху гүнж хоёр орой гэхэд гэртээ ирэв. Отгон хүүгээ эргэж ирсэнд баярлсан хаан ордноосоо гүйсээр гарч ирээд хайрт хүү минь би чамтай дахиж хизээж уулзахгүй гэж айж байлаа гэж хэлээд уйллаа. Удалгүй ханху Иван гүнжтэй гэрлэж ад жаргалаар дүүрэн амьдрах болсон юм. Галчуу одоо хүртэл хааны цэцэрлэгийн алтан алимнаас авсаар байгаа гэсэн. Хаан галчуунд алтан алим авах эрхийг нь өгчээ. За үлгэр маань дуслаа өгтөдөө. Тэгэхээр энэ үлгэр маань бидэнд юг өгүүлжээ? Сайхан цэцэрлэгтэй байсан хаан байсан тийм ээ. Тэр хааны цэцэрлэг дэхтэй дэлхий дээр ер нь алах байхгүй ховор гоё цэцэрлэг байсан шүү дээ тийм ээ. Дандаа эрдний модтой. Эрдний модноос нь алтан алим уруудаг. Тэгээд яалаа алтан алимаа өглөө болгон тоолдог байсан чинь өглөө очихоор нэг алим алга болоод байсан тийм ээ. Тэгээд алимны хулгайчийг олоорой гэд хан хүүгүүдтэй тушаагаад хан хүүгүүд нь аавынхаа алимны модыг сахиж агаад үүрээр болохоор яалаа нойр нүрэл унтчаад өглөөс ирэхээр л алим алга болчиход байсан тийм ээ. Ингээд Баку Иваны маань ээлж болоод Баку Иван маань унтахгүй тул дуулж бүжгэлсээр агаад байж гинт яалаа хөхтөдөө өглөө болж байгаа юм шиг тэнгэрийн хаяа улаараад байсан чинь галчуу хүрээд ирсэн тийм ээ. Гайхамшигтай гоёмсог тийм галчууг хараад хөө барийг итэл яадаг үлээ. Галчуун маань бултаад нисэж явдаг. Маргааш өглөө нь хаан авдаа очоод үтсэн харсан зүйлээ яртал аав нь би тэр шувууг олж авмаар байна гэд. Ингээд ханху Иван маань галчууны ирэлд гараад морьтойгоо явж итэл яадаг үлээ хөхтөдөө морийг мөнгөн чон идчихдэг тийм ээ. Тэгээд хүү мөнгөн чондоо одоо моригуу би галчууг яаж олох юм бэ гэтэл чон гимшээд одоо нэгэн тийм зүйл болсон юм чинь намайг унаад явдаа гэд авч яваад галчуу байдаг газар аваадсан тийм ээ. Тэгээд хүү галчууг барьж чадлаа. Чадсан шүү дээ тийм ээ. Галчууг барьсан чинь галчуу яадаг үлээ. Амийн минь хэлтрүүлээч гэж гуйсан чинь чамааг алах гээгүй. Аавдаа аваач өгөх гэж байна. Аав минь чамааг алтан торонд байлгах болно гэтэл би торонд баймааргүй нь эрх чөлөөтэй байна. Сулд тавьж өгөөч гэсэн. Хүү өрөв сайхан сэтгэлээр шувууг сулалсан учраас шувуу талархаад сүүлнээсээ нэг алтан өд өгөөд гай зовлон тохиолдох юм бол энэ чамд тус болно гэд үлдээдэг тийм ээ. Гэтэл яадаг вүлээ? Хөөрхөн охтын инээлдэх дуу сонсогдоод чоноо хүлэглөөд хан даваад ортол 12 үзэсгэлэнтэй гүнж яа цэцэрлэгт яах нь дуулж үжиглээд байждаг тийм ээ. Тэгээ ханхуг хараад нэг үзэсгэлэнт гүнж юу шилдэг вүлээ? Энэ бол шидтэн аимшигт Косчигийн одоо шигтгэе байгаамаа бид нэр илвдэд энэ даваад ирсэн. Чи хурдан дүргэн явахгүй бол эдгээр хүмүүс шиг болно шүүгээ хэлтэл тэр цэцэрлэгт яадаг вүлээ? Тэр охтыг аврах гээд ирээд Косчид илбэдүүлээд чулуу болцсон олон хүний хөшөө үүдэг тийм ээ. За тэгээд ханхуг зогсож идэл Косчи маань хүрээд ирдэг тийм ээ. За ингээд Косчитой тулалдаад дийлж чадахгүй хөлөөсөө эхлээл чулуу болж эхлэнгүүтээ гинт яадаг вүлээ? Галчууныхаа өдийг гаргаж ирээд буцаад эргээд Косчитой тулдаж агаад амин өөр газар байдгийг мэдээд хожуул модны доор хайрцан дотроос
амийн хадгалсан өнгийг гаргаж ирээд хаглаад кошшоогоос салаад чи минь эргэж ирсэн хамгийн том сайхан бэлэг байлаа гэдээ уулзалцдаг тийм ээ. За тэгэхээр энэ үлгэрээс бид нар юг суралцах ёстой ахнаа? Хүн өөрөвч зөөлөн сэтгэлтэй байх хэрэгтэй ахнаа. Альва амьтан амьд бүх зүйлийг яхнаа хайрлах инрэх хэрэгтэй гэдгийг бид нар яасан бilé? Суралцаж авлаа шүү дээ тийм ээ. Ханху маань анхандаа галчууг барих зорилготой байсан. Гэтэл галчуу маань гуйсан учраас түүнийг өрөвдөн тавьсан учраас л тэр бүх гай зовлон түүтгэрийг галчуу мөнгөн чанны хүчээр яхаа даван туулаад эцэстээ өөрийнхөө ач аргалыг оллоо шүү дээ тийм ээ. Тийм учраас өрөвчхөн нинжин сайхан сэтгэлтэй байх юм бол амьдрал илүү сайхан болно гэдгийг энэ үлгэр маань бидэнд зааж өгч юм тийм үү хөөхдөө. За ингээд өнөөдрийн үлгэрээ энэ хүргэж өндөрлөөд маргаашийн үлгэрээрээ дахин уулзцаая хөөхдөө. Маргаашийн үлгэр болтол түр баяртай.